Доктор Дархан салбар. Оргүй хоосон газарт орд өргөө сүндэрлүүлж, үлгэрийн мэт жаргалтай амьдралыг цогцлоох мөрөөдлөөр амилсан залуусын хот Дархан хотын түүх ард түмэн ахан дүүсийн алдар гавьяагаар дүүрэн билээ. 1947-оос 1950 онд Сэлэнг аймгийн Дархан улс сумын Атар газрыг дайруулан Наушг Улаанбаатарын төмөр зам тавьснаас хойш 10-аад жилийн дараа улс ардын аж ахуй хөгжүүлэх 3 дугаар 5 жилийн төлөвлөгөөний дагуу Бурхантын хүндий хэмээх газарт шинэ аж үйлдвэрийн төв байгуулах удирдамж гарчээ. Ийхүү 1961 онд давхрын төмөр замын өртөө гих жижигхэн суурин газарт үйлдвэр нүргэлж, өргөө барилгууд сүндэрлэж, шинжлэх ухаан, боловсрол, технологи хөгжсөн хамгийн сайхан хот болно хэмээн гэрэл ирээдүйг төсөөлөн амьдрал бусалсан Дархан хотын суурийг тавьсан юм. Монгол орны өнцөг болон бүрээс ирсэн авьяаслаг монгол залуус Зөвлөлт холбоот улсын 15 холбооны улс болон Болгар, Польш, Унгар, Чехословак, Германы мэргэжилтэн залуустай хамтран ирээдүйн мөрөөдлөө амьлуулахаар бүтээн байгуулж эхэлжээ. Энэ ч утгаараа Дархан хот, залуусын хот, найрамдлын хот хэмээх эрхэм алдрыг зүүлсэн гавьяатай. Бүгд найрамдах Монгол ард улсыг барилгын түүхийд материалаар хангах зорилгоор аж үйлдвэрийн бааз хотын статустай байгуулагдаж, Бурхантын хүндийд буйраа зассан Дархан хот өдгөө 160-ны дараач Монгол улсын томоохон аж үйлдвэрийн төв хിവэрэ байна. Ахан дүүсийн үлзийт гараар анхны чулуугийн өргөн тавьж, үүлэн хээшиг цэнхэр хүндийд үүрийн цалман адил гялалзах залуусын хот Дарханы иргэдээ доктор Дархан салбар урьж байна.